За ингээд тоглолт эхлэхэд бэлэн болж ийн үзэгчтэй мөнх өдөр Үлзий Батнаар дундаа усарсан энэ тоглолтын эхний довтлогоо бишрэлт Металбах ихнэ. Онцгой тоглолтыг үзүүлж байгаа. Насан жаргал Үлзий Бат зай байсан авааш шидсэн холын зай шидэлд амжилттай болсон. Маргад 2 дахь боломжийг үүсгэсэн. Эндээс Ууганбаяр өөрөө дараад явсан. Солгой довтлогоо оновчтой болсон. Ер нь тоглолтын арга барил их төстэй юм хоёр тоглогч байгаа. Сүхбат өөртөө түлхэж зай гаргаад Маргадын эсрэг явсан. Сэдэв сүрэнгийн хөл дээр тоглоод өөрөө дундаас шийдсэн шидэлт оновчгүй. Наранбаатар 2 дахь боломжийг үүсгээд Сүхбатад дамжуултыг өгсөн. Монголиасын тоглолтыг маш сайн эхлүүлж байгаа. Тоглолтод 38 он авсан санагдаж шүү. Мөнх өдрийн олон шидэлт оновчтой. Үлзий Бат хурдан утгаанд гараад ирсэн довтлогоон дээр Маргад таалт ирсэн гэхдээ гол тендинг гэж үзэж байгаа юм байна. Маргад шидэлтэн дээр суул шидсэн шидэлт оновчтой. Мөнх өдөр Маргадад шалтаад өгсөн ямар гоё гүйлт ямар гоё төгсгөл вэ Маргадаа. Бөмбөг бишэлт металл шилжин. Маргад гэсэн өөр тоглогч өнөдөр яг л би энэ хамгаалж тоглоно доо. Сквад өөрөө шидсэн холын зай шидэлт амжилттай энэ тоглолтын Маргад ямар гоё хамгаалч вэ. Эргээд сөрөг довтлогоонд Игтүрийн 2 оноо. Наранбаатарыг Нэгтөр аваашуу шидсэн холын зай шидэл. Сквад тоглолттой байгаадаа Сүхбат тийж дуусаагүй байхад Наранбаатар за эргээд Сэдэв сүрэнгийнхаа эсрэг шидэлтэг гүйцэтгсэн шидэлт нь ойж жогоод орсон Наранбаатар тарж байгаа. Игтэн бүлгийн олон шидэлт оновчтой. Багийн хамгийн залуу 2 тоглогчийн хослол. Үсгэлтэй байхдаа тоглолтууд яг энэ 2 дахь боломжийг маш олноор үүсгэжсэн да. Авермид дундын шидэлт амжилттай болсон. Багийн 25 дахь оноо. Ууганбаяр Санчер холын шидэлт. За энэ удаа амжилттай болсон. Ард нь давхар хамгаалт ойрхон байгаа мөнх өдөр. Эрдэнэтлээ довтлогоо оновчтой. Төгөлдөр хурдан довтлогоонд Санчер зогсоо чадсангүй ямар ганган төгсөл вэ? Жуулч яахааргүй ярих хэрэгтэй боллоо. Төгөлдөр довтлогоо оновчтой. Чигсэн бөмбөгийн таслагдах төгч байна. Маргад Үлзий Батын эсрэг довтлогоо оновчтой. Ямар гоё довтлогоо байсан бэ? Наранбаатар 2 хамгаалагчийн эсрэг довтлогоо оновчтой. Маргад Сүхбатын эсрэг ямар гоё дамжуулт вэ? Сэдэв сүрэн ийм гоё дамжуултыг оноо болохгүй бол Ууганбаяр Сэдэв сүрэн олоод гоё дамжуултыг гаргаад өгсөн. Сэдэв сүрэн зэрэгэд ирж байна да. Санчер catch and shoot банда туссан багийн 38 дахь оноо. Наан гоё дамжуулт байсан да. Санчер суларсан олон шидэлтэй алдсан. Сэдэв сүрэн 2 дахь боломжоор авлаа. Сүхбат дээр инфтрийн хамгаалт маш сайн болж ирнэ. Гэтэ Сүхбат гараад ирсэн. Сүхбатын довтлогоо амжилттай. Гоё довтлогоо байна. Игтүр шууд шидсэн шидэлт оновчтой болсон. Байхгүйсэн. Гэтэ ямар тач Сэтмэг үнийг нь 2 дахь боломж болгосон. Сүхбатын холын зай шидэлт ихний ягсыг тааж довтлогоонд 8 секунд хурдан дамжуултыг Сэлмэг ямар гоё олоод харчваа. Дээр гарч ирээд бөмбөгийг авсан. Мөнх өдөр доошоо ямар гоё дамжуултыг олоод харчваа. Маргад за маш хүлээцтэй байсан. Нэмээд алдаас агалгачлаа. Сэлмэг Үлзий Бат холын шидэлт оновчтой болсон. За оноогоо ахиулж чадсан довтлогоонд Үлзий Бат Сэлмэг за зураасаа харж байгаа жавжин дээрээс явуулсан. Холын шидэлт оновчтой. Наранбаатар ямар гоё дамжуултыг Наранбаатар доош насан жаргал өгчвөө. Насан жаргалыг гүйлтчихсэн. Ууганбаяр Наранбаатарын эсрэг довтлогоо алдцаа. Унж явахдаа Сэдэв сүрэн дамжуултыг өгсөн. Тэмүүлэн задлсан гоё дамжуулт байлаа. Инх амар суул шидсэн холын шидэл. Амжилттай багийн 54 дахь оноо. Шидэх цай байсан өөрөө зүүн талаар дайраад орсон. Довтлогоо оновчтой Санчраас алдаа салгасан. За магадгүй Маргадын төгсгөлөөр энэ үе дууснаа. Хамтаараа Маргад холын шидэлт самбартаа дунсан. Чойж сүргийн Маргад самбарт ч гэсэн маш идэвхтэй байлаа. Сэлмгийн довтлогоо оновчтой орлож гарч ирэх боломжтой. Маргадын олон шидэлт
64-50. За хөлбөр дээрээс Сүхбат давхар цэцлэн дээрээс судраад шидсэ. Сүхбатын шидэл оновчтой болсон. Сүүлийн довтлохоос бид юу харж болох вэ гэхээр Наранбаатар ямар гоё гол, ямар гоё дамжуулт вэ. Маргад задлсан Инхтүр хамгаалагчаа нэг дөхөж аргалаад өөрөө дэш явсан. Инхтүрийн маш чухал 2 оноо. Төгөлдөр Сүхбатслан тойрч гараад ирээд бөмбөг авсан Сүхбат тооцоо амжилттай. За слава хамгаалагчаа сольсон Сүхбатын дундын цаа шидэл дамжуулттай болсон. За Маргад дахиад Наранбаатараас гарсан шүү. Хошоо татаа шидсэн Маргадын ховлын цаа шидэл бишрэлт металл багт Дахиад Сүхбат өөрөө дайрсан. Сүхбатын 2 оноо. 10 секунд. Ууганбаяр Цэлмгийн эсрэг. Дундаа шилдэг гүйцэтгсэн Ууганбаярын шидэл дамжуулттай болсон. Багийн ахлагч Түнбаярын Ууганбаяр. Бишрэлт металл баг холбооны цомын шөвгийн дөрөвт албан ёсоор шалгарлаа. Тэд холбооны цомын агш гişээ шатанд за өөрсдийн хамгийн том өрсөлдөгч ривал болох SG Apes багийн эсрэг тоглохоор уучраа таарч байгаа үзэгчтэй энэ тоглолтыг бид даваа гарагт Эмбак аренад хүлээн авч үзэх болно.